COP17-гийн хурлын талбайгаас та бүхэнд ярилцлагуудыг үргэлжлүүлэн хүргэсээр байна. За манай дараагийн зочноор Өмнө Говь аймгийн малчин Гадулга, Дорноговь аймгийн малчин Мөнх чулуудаар хүрэлцэн ирсэн байна. Манай ярилцлагын урилгыг хүлээн авч оролцож байгаа та хоёртаа бас баярлалаа. За эхний асуултаа тавья те. COP17-д одоо ер нь COP-ийн сүлжилтийн COP-д анх удаага оролцож байгаа хоёр малчин байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ихэд нь COP-ийн оролцоонд ер нь ингэж малчин хүмүүс энэ олон улсын хуралд яг ямар шугамар яаж оролцож байгаа талаар эхлээд яриагаа эхлэв. За сайн байцгаана уу та бүхэнд ажлын амжилт хүсье. За би Өмнө Говь аймгийн 3 тусмаас ирж оролцож байгаа малчин Гантлаг гэдэг хүн байна. За тэгээд COP-ийн зөвлөлтийн хуралд малчтаа төлөөлж орж ирж оролцож байна. Тэгээд бид ирээд бас нэлээд хэд хонлоо аймагуудын салбар хурлуудад нь явлаа. Тэгээд одоо төв хуралд ингээ оролцож байна. Тэгээд энэ бол COP-ийн хуралд одоо малчид бол бас өөрийнхөө үзэл бодлоор за сум орон нутгаасаа бас нэгдсэн журмаар янз янзын байдлаар иж оролцож байна. За таны хувьд? За би Дорноговь аймгийн Мандах сумаас ирсэн малчин Мөнх чулуу гэдэг хүн байна. За миний COP17-д ирсэн зорилго нь гэвэл манай говийн бүс нутагт одоо тулгамдж байгаа асуудал гэх юм бол малчтад нэн төрөнд усны хомсдол, бэлчээрийн дороотол, цөлжилт гэдэг юм бий болоод байгаа. Тэгээд малчид бид нар ярилцаад одоо асуудлаа бол яриад бүгдийг гаргачихсан. Одоо шийдлийн олж шийдвэрийн гаргадаг газар нэрийг дэлхийн өнцөг булан бүрд одоо бидэнтэй адилхан малчид байд юм байна. Энэтэйгээ дуу хоолойгоо нэгдгээд шийдвэр гаргадаг газар нь хөгөхээр тийм зорилготой дуу хоолойгоо өргөхээр малчтаа төлөөлж ирсэн. Тэгэхээр одоо та хоёрын одоо үзэж байгаагаар ерөнхийдөө энэ малчтын дуу хоолой хангалттай энэ олон улсын түвшинд монголчуудынхаа малчтын сэтгэлийг хангалттай сонсож чадж гин гэж үзэж байна уу? Ер нь юун дээр илүү төлөвлөгөө ажилламаар санагдаж байна? За ер нь бол малчтын бас оролцоо бол нэг тийм бүрэн бус биш байна. Мдэггүй улсууд маш их байлаа. Бүртгүүлж амжаагүй улсууд бас байна те. Цэнгэр мандат аваад орчих байсан. Бас санал бодлоо хэлхийсэн гэсэн улсууд бас байна. Ерөнхийдөө бол бас малчтын хувьд гэх юм бол хүртээмж бас жаахан тутмагдах талдаа мэдээлэл бас жаахан хомос байсан болов гэж бас улсууд тэгж байна. Одоо ярьж байна. Би одоо энд яваагаараа чам руу ярий. Ийм тийм санал байна. Тэрийг ямар ч тусгаад өгөөч гэд. Бид нар яг Говь хайрын бүсийн малчид бол нэгдээд за энэ бол Говь хайрын биш ер нь дэлхийн нийтийн бүхэл газарт байдаг одоо нүүдэлчин малчин энэ улсуудад одоо байдаг одоо малын тухай үнэлгээ, газрын үнэлгээ, хүний эрх зүйн байдал, эрүүл мэндийн байдал одоо энэ бүхнийг үнэлсэн тийм бэлчээрийн тухай цуглаж одоо олигтой бодлогодог. Ингээд энэ бүгдийг шаардах хүчиг болгоод улаан шугам гэж одоо тунхаг хүчиг болгож бид нар одоо дэлхийн улаан бүрийн өнцөг улаан бүрээс ирсэн хүмүүстэй бас санал бодлоо хуваалцаж явахад адилхан нэг зовлонгоо ярьдаг. Бас л яг бид нар тэр малыг шийдсэн тийм эрүүл мэндийн шаардлага хангасан тийм ч юм байдгүй, тийм юмнууд их байд юм байна. Тэгээ энэ тал дээрээс бид нар бүхэл талыг нь оруулж өгөөд нэм тунхаг хүчиг бичсэн. Тэгээ тэрийг юм бас энэ шийдвэрлэх шатны улсууд нь дуулгаад, олон улсууд дуулгаад энийг ямарчсан нэг дуу хоолойг нь хүргээд энд нэг тусгах гэсэн гэж ингэж зорж явна. Малчин хүний хувьд. Дотор нь бол одоо бид нар салбарыг хариуцуулаад салбар дээр нь одоо нэг ийм санал байна. Ингэж одоо малныхаа үнэлгээ хийчихсэн. Ингэж газар усныхаа үнэлгээг нэг иймэрхүү байдлаар оруулах гэсэн гээд тийм санал бодолтой одоо энэ тунхаг хүчиг бичсэн. За таны хувьд? За миний хувьд бол малчид оролцоо бол бас өөрийнхөө хувьд бол нэлээд бага юм уу гэж бодож байна. Малчид маань бас энэ COP17 гэдэг юмыг бас зарим нь нэлээд ойлголтгүй бас байх шиг байна. Яг малынхаа бэлчээр дээр байгаа малчин хүн бол тэгээ мэдээлэл муутагаасаа болоод зарим нь оролцож чадаагүй үг хэлэн дуулгая гэсэн бодол зорилготой байдаг боловч энд ирж одоо үг хэлээ хэлэх боломжгүй юм байгаа учраас бас жоохон малчтын оролцоо бага байна л гэж. Тэгвэл одоо яг ямар малчт нь ингэ сонсоод энд ирсэн байна одоогоор? За одоо яг юу яаж байна дөө? Ер нь бол яг ерөнхийдөө улсуудын нэг юугаар одоо фэйсмэс саягаар одоо сонссон ч байдаг юм уу. Нэг бол ер нь COP болно гэж энэ одоо жилийн өмнөөс яригдсан. Миний хувьд бол аль 4 сараас хойш одоо интернетээр бүртгүүл хийсэн гээл хүн амттай яриад ганц нэг улсуудын нэр өгөөл. Тэгээ манай бас бүртгэгдсэн байсан ганц нэг улсууд ажиллагаар харж чадаагүй. Тэгээ ер нь улсуудыг бүртгүүлээгээд яваадсан. Тэгээ эн чинь саяхнаас ер нь бүх юм шийдэгдэж, саяхнаас ер нь мандат олгодлоо шүү дээ. Би ч улсын баяраас хойш мандатаа хөдөлж олсон. Тэгэхээр ер нь бол бас нэлээд эртнээс мэдээлэл муутайхан малчид маань бас одоо ерөнхийдөө сонссон боловч яаж бүртгүүлэх яг ямар хөө нөгөө өргөдөл юу бичих англи хэл дээр нь орчуулах гэсэн тэр асуудлууд бас их байсан байна. Мэдээлэл нэлээд томог байсан байна тий. За
Түрүүний ярьсан нэг улаан шугам гэж санах бичгийн талаар хэлээд дэлгэрүүлээд яриа л да тий. Тэр яг ямар утга учиртай санах бичиг вэ? Түүгээр одоо илүү олон малчид одоо бол нэгдэх боломж нь одоо хаагдцсан уу тий? Ер нь цаашдаа энэ урт хугацаанд үүнийг яг юу болоосэй гэж хүсэж харж байгаа вэ? Улаан шугам гэдэг нь болохоор малчид бид нар одоо хоорондоо ингээд нутаг нутгийн аймаг сумдын малчид байнга холбоотой байдаг. Бид нар бүгдээрээ зовлон нэгтэй учраас одоо ингээд бүхэл зүйлээр холбогдож идэг учраас хоорондоо ингээд ярилцаж зөвлөлцөд бидний одоо асуудал болвол нэг юм зовлон нэг юм. Одоо бид нар зовлон ярихаа болио тий. Шийдвэр гаргадаг, шийдлийн олдог газар нь ярилцах хэрэгтэй юм байна гэд энэ улаан шугам гэдэг юмыг одоо бий болгосон. Улаан шугам гэдэг нь юу юм бэ гэхээр одоо машин давхиж байгаад улаан гэрэл асаар зогсдог тий. Одоо малчид бидний хотонд одоо улаан шугамаа татчихад байна. Одоо тийм ээ энээс цааш бидэрт газар нутаг ус бэлчээр өөх одоо ямар ч эргэцүүн байдал үлдсэнгүй тийм ээ. Усны хомсдолд орчлоо, бэлчээрийн дороотолд орчлоо, бэлчээр нь сүлжээд эхэлчлээ. Одоо энээс цааш байхгүйгээ улаан шугам татцсан. Энийг л улаан шугам гэж нэрлэдэг байгаа. Энэ улаан шугамд бүх малчид нэгдэх одоо эрхэн нээлттэй. Энийг бид нар энэгээр шийдэл нь яаж болох юм гэвэл одоо тийм ээ. Жишээлх юм бол хамгийн одоо нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг юмыг маш сайн хийгээд өгөөч. Малчдын эрхийг хамгаалаад өгөөч. Тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн одоо ам амжиргаа залгуулж байгаа дар ус нутаг ус бэлчээрийн төрийн хамгаалалт одоо ингээ ямар байдгийг тийм ээ. Иргэдийн оролцоогүйгээр бити одоо ингэж ахиж ухаж хөндөөч тийм ээ. Одоо уул уурхай лиценз олгогдож байна шүү гэдэг юм. Одоо энэс болоод энэ улаан шугам гэдэг нэг бид нар татчихад байгаа. Одоо шийдвэр гаргадаг төвшөнд нь л энийг хүрэх гээд дэлхийн хэмжээнд сонсгоё те. Дэлхийн өнцөг булан борд бидэнтэй адилхан зовлон нэгтэй улсууд байд юм байна. Тэгээ энэ бид нар бас энэ талаараа ярьж дуулгаад нийтээрээ хэлэлцэж байгаа энийг одоо дэлхийн нийтэд хэрэгжүүлдэг болох ийм зорилготойгоор олоо өргөх гэж байна. Дараа дараагийн компост дээр улам үргэлжлүүлээд одоо хэлцэх нь шүү дээ тий. За ойлголоо. Та дөнгөж сая бас уул уурхай гэж бас хэллээ. Тэгээ яг харахгүй говьд бол одоо хамаг уул уурхайны компаниудлаад үйл ажиллагаагаа явуулж штэ тий. Тэгэхээр дээрэс нь бас говьч нь Монгол Орны хамгийн халуун ийм газар байгаа, хамгийн хуурайшилт явагдаж байгаа газар байгаа. Тэгэхээр энэ талаар үзэгчдэд тодорхой мэдээлэл өгөхийн хувьд энэ уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт гэд энэ олон асуудлууд нэг дор ингэ цугласан байгаа. Энэ үед малчдад өнөөдөр яг юу хэрэгтэй байна? Одоо шууд хэрэгжүүлж болох уу? Юу байвал та бүхэнд хамгийн их туслахаар байна? За одоо ер нь бол малчдад бол одоо хамгийн ихэнд бол одоо тулгамдж байгаа бол одоо говь хайрын талд усны маш их хомсдолтой болж байгаа. За яг усны хувьд бол гүн өрмөн хөдөөдөг бол бас тодорхой хэмжээгээр уул уурхайтайгаа шийдээ сум захиргаан шийдээд бол одоо гаргах нь гаргаж байна. Гэтэ энэ говь хайрын талд усны хомсдлогд маш их хөрсний дороотол маш их явагдаж байна. Дээрээс нь аймагт одоо жишээ нь усны одоо хомсдол нь яаж илэрч байна? За усны хомсдол гэдэг бол одоо нэг 500 мал хандаг байсан ус бол одоо 200 мал ч 150 мал ч ханахгүй байх чинь. Тэгээд ер нь байдаг байсан булаг шанд эдгээр бол одоо ширэгсэн. Ерөнхий өнгө хөрснөөсөнд бол маш ховор болж байгаа. Тэгээд нөгөө богино яндон тодгууд бол одоо ер нь бараг нэлээд ширэгсэн дээр үе. Одоо бол дандаа гүн өрмөн хотуудаар одоо яг техникийн хүчээр гүн газар гүн дуусыг л татаа гаргачихж байгаа юм л да. Түүнээс бол өнгө хөрснө ус гэж юм байхгүй. Энэ тал дээрээс бол залан хүмүүний хувьд бол явж одоо мод утсыг яад тарих өөрийнхөө бодлоор одоо ер нь яавал мод таривал зүгээр яхав гэдэг талаас нь бол одоо явж мод тарьдаг, өөрийнхөө өвлжөө буусан дээр тарьдаг. За тэгээд шигчлээд би өөрийнхөө сомон дээр ихэд энэ жил одоо хамгийн олон мод тарьсан малчин айлуудаа шалгаруулж одоо төр захиргаа улсуудаа шийдвэрлэх одоо нөгөө юунуудаа хурж чадахгүйс одоо өөрийнхөө бодлоор одоо яаж юм хийх вэ гэдгээс үүднээсээ бол одоо сумын хэмжээнд бүх малчин өргөдөө мод тариулж эхэлсэн. Тэрийг одоо сумынхаа малчтын шинжилгээ гэдэг дээр хийж одоо улсуудынхаа бас байгаль орчноос өөрөөсөө хамгаалж эхлэхгүй бүгдийн нөрөөлөө сайх биш. Бид нар өөрсдөөсөө ч одоо тодорхой хэмжээнд нь одоо ийм шийдлүүдийг хийгээж одоо ингэж эхэлж байна. За Дорноговь аймгийн хувьд ямар асуудлууд за манай нутагт бол бас л адилхан усны хомсдол, бэлчээрийн одоо цөлжилт, агаарын бохирдол ийм гэдэг юм бол маш их тулгамдж байгаа малчид. За би агаарын бохирдол яриа. Агаарын бохирдол гэдэг нь одоо уул уурхай нөлөөлөлд байгаа айлуудын агаарын бохирдол, хөрсний бохирдлоос болоод малчин бидний ам амжиргаа залгуулдаг малын маань түүхэд өнөөдөр зах зээлд өнгөдөж эхэлж байна. Нөлөөлийн бүсд байгаа айлын ноолор одоо жишээлбэл амьд жишээ бий байж байна. Одоо Яманаха ноолорыг бид нар хавар ганцхан удаа самдаг. Зах зээлд одоо 150 мянгаар борлогдож хахад уул уурхай нөлөөлийн бүсд байгаа агаарын бохирдолд одоо бохирдсон ноолор маань 100 мянган төгрөгөөр бид нар гуйж иж өгч байна. Ингээд бидний эдийн засагт маш хүн дээр тусч байгаа.
За ус гэх юм бол одоо усаа яаж хэмжиж гэнэ гэж байна. Ус бол одоо илт одоо малчид бидний нүдэн дээр одоо ил задгай булгнууд нь ширгэж эхэлж байна. За одоо ундны ус авдаг худаг маань одоо 1000 мал халдаг бол 500 мал чанахаа болж эхэлж байна. За гүний ус гэдэг юмыг гаргаад одоо өрөмлөг хийлгэхэд бол бараг 7-8 газар өрөмдөгтөл ганцханд нь одоо ингээд маш бага хэмжээний ус гарч явах жишээний ингэж ховордож эхэлж байгаа говийн бүс нутагт бол усны хомсдол гэдэг юм ингэж уусч байна. Тэгэхээр нөгөө талаар одоо Монгол улсын одоо малын энэ өгөгдлийг ингээ харахаар жилээс жилд ингээд өссөн дур зоригтой байгаад байдаг та тий. Одоо ингээд малынхаа тоог ингээд яах хэрэгтэй байна одоо багасгах хэрэгтэй байна гэж бид нар бүгдээрээ айгүйх ярьдаг. Тэгээд та дөнгөцөө хэллээ шүү дээ. Усаа өмнө нь ингээд 500 мал ингээд одоо хангадаг байсан ийм ус одоо 200 мал одоо хүрэлцээтэй байна гэж байна. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдалд ямар дасан зохицолтын арга хэмжээнүүдийг малчид өнөөдөр авч ингэж малаа зохицуулж амьдарч байна. Малынхаа тоог багасгаж байгаа мó эсвэл илүү их одоо худаг ухаж гэнэ үү эсвэл одоо отрын нүүдрэл илүү хийдэг болж гэнэ үү те яг яаж үүнд дасан зохицож байна. За ер нь тэгэхээр бага газартаа зохицуулж тэгээд малынхаа тоон дээр бас маш анхаарч байна. Одоо нь бол бас чанарт их анхаардаг болсон. Мах суугаарц аль чанарлыг нь одоо бас харуулж одоо тэр бүхэн дээр бас жаахан анхаарч байна. Тэгэл дээрээс нь одоо тэгэл бага газрынхаа уснаас л тэгэл өдөр шөнөөрөө ээлжлэл шөнө өдөр хуримтлуулаад тэгэл усалж байна. Ер нь бол түүнээс бол нэг учиргууд буучин байсан малынхаа тооноос учиргүй хасаадж явахаас юу аах вэ? Тэгтээ бол ер нь тодорхой хэмжээнд малын тоо багассан. Уул уурхай нөлөөллийн бүснээс ер нь энэ хүндээ гэж ярихад энэ их цөлжилтгээ явагдаад байгаа юм бол одоо ганц өнөөдрийн малчтын малын тургунаас боллоо гэдэг. Малын тургунаас бол малчин бол одоо хэдэн зуун мянган жилээр одоо газрын хөрсийг шииргжүүлж дээрээс нь одоо өтгс нь бол одоо бордоо болдог. Тэгээ шил ноосонд нь одоо байсан малын энэ ноосмос одоо тэмээнийхэр бол зогдор могдронд нь байдаг одоо тэр мод утны одоо өрөө дамжиж энэ тэнд очиж ургадаг ийм одоо өрсөлгөөгөө өөрөөсөө хийж өөрөөсөө сэргижүүлж ингэж амьдардаг юм яг үндсэн дээр малын тоотлогоноос боллоо гэдэг бол үгүй энэ бол хэдэн зуун мянган жилийн өмнөөс л одоо ингэж цогцож амьдарч ирсэн. За хамгийн гол нь энэ дэд бүтэц бол уул уурхай энэ том одоо төсөл хэрэгжүүлсэн. За доктортой амьдралын төсөл гэж энэ дээр болох тохион зэрэг яг үндсэндээ нөгөө явж байгаа зам тээврийн асуудлууд маш их өндөг дээр тоос усгож том механизм тэрэгнүүд явснаас болж энэ тоосчлт цөлжилт гэдэг юм бол бас говь хэрийн тулд одоо бол нэрэ бороо ус багтаа хангаж гэлгүй одоо уул уурхайн зовлонтой аймагуд бас байна штэ. Бас л зовлонгоо ярьж чадахгүй л болохоос нөгөөт нь яг хажуу тулаад ирсэн говийн шиг өнөө маргаашгүй хаалгын тогшчоогүй. За ямар ч байсан нөгөө өнөөдөр нөгөө ай савынхаа газруудыг дагаад ус бороо орчдөг болох тохион зэрэг малчтны урах юм бас нэг жоохон чимээгүй байдаг. Уцаар бол яг адилхан л хаалган дээр тогшоод ирсэн байж байгаа байхгүй юу. Яг ингээл үндсэндээ яриа суухад. Тэгэхээр ер нь бол энэ том дэд бүтцүүдийг явуулахад л одоо энэ замын асуудлуудыг маш сайн шийдэх болохоос бол тоосчлтын асуудал бол маш их болж байна. Таны за миний хувьд гэх юм бол одоо нэг малынхаа тоо толгойг цөөлөх нь юу юм те. Гэхдээ малынхаа чанарт бол анхаарч байна. За тэгээд уур амьсгалын өөрчлөлт одоо энэ толгомдоод байгаа асуудал тэсвэр төвчээр одоо заах виц малаа арай илүү өсгөж те. Тэгээд усан дээр бол усаа нөөцөлж бас хэрглэж байна. Бид нар одоо усаа малаа услахын тулд усан дээр одоо тооны савуудыг те хэдэн гингээ өрж байна. Тэгээд трийг одоо шүн дунд очиж усаа дүүргдэг, маргааш өглөө нь малаа усалдаг. Одоо энэ жишээгээр тэгээд удирдлагаа дөрвөн удирдлагаа тааруулаад ус бэлчээрээ ингээд бид нар ста нэрэ 13 мэхэ хэрэглээл одоо ингээд эцсийн хүчээ шавхаад ингэж малж байна да. За бас бусад малчтай ярилцж байхад ер нь малын сүүний гарц айгүйх одоо модч байна тий. За дээрэс нь бас одоо энэ ган зууд чинь эргээд зуудыг одоо өвөлдөө ган зуудтай зундаа ган зуудтай байх юм бол өвөл нь бас ингээд зууд болдог тийм цикл одоо байгаа шүү дээ тий. Энэ одоо нэмэгдэж байна гэж хэлж байгаа. Тэгээд эдгээр нь мал дээрээ ирэхээрээ зэрэг яг яаж тэр нь одоо нөлөөлж байна вэ? Одоо энэ бэлчээрийн дороотл нь. За энэ бэлчээрийн дороотл бол одоо мал дээр ирэхтэйгэн зэрэг өвөл тэнхэрч өгөхгүй. Одоо тэгээд хавар өрт ногоо идэж өвлөөгүй мал бол одоо өвөл болоход бол хэцүү. Өвлийн хүйтэнд бол одоо дамаа хуураагаар их үүтэрдэг. Одоо цас орохгүйгээр үүтэрнэ гэдэг бол малын их турсаг авдаг. Одоо мах одоо ядарч үүтэрдэг. Хамгийн гол нь хүйтэнд яг цастай байвал бас бага зэрэг цусны нөмөр болж бас хөрсний хуурашилт гайгүй байдаг бол одоо хуураагаар үүтэрдэг нь бас их малыг ядраадаг. Иймэрхүү өвлийг ч одоо цастай зууд байдаг гэсэн бол хуураагаар хүүтэрж ус их зууд болдог болсон. Одоо надад хувьд бол агаарын бохирдол гэдэг байгаа тийм хөрсний бүхэл гэж яриад байгаа.
Энэ бүх зүйлээс ч болоод ер нь говийн бүс нутагт хор бороо гэдэг юм зундаа орхоо байж ган гарчиг одоо ойр орхон татамжтай болдог болсон. Өвөлдөө бол энэ хүний хэлж байгаагаар нэрэ хараар хүүтэрдэг болсон. Цастай хүүтрэх юм бол бас учиртай. 100 одоо зунжлах нь сайн аваагүй, тар хүч аваагүй мал бол бас өвөл хар хүүтрэхэд бол нэлээд турж эцдэг. За тийм учраас малчад бас тэрийгэ тижээхийн тулд нэлээд санхүүгээ зарцуулдаг. Тэгээд ийм асуудал гардаг. Энэ хур бороо яагаад орохгүй ган гарчиг ер нь говийн аймагуудын нутагт ер нь олон жилийн давтамжтай болоод байгаа юм бэ гэвэл одоо газрын хэвлийг хөндөснөөс байгалийн тэнцвэртэй байдал, экологийн одоо тэнцвэртэй байдал алдагдсанаас болоод одоо хур бороо орох нь багасж, ганцууд давтамжтай болж энэ нь одоо яг малчин бидний амьдрал дээр шууд нөлөөлж байгаа. Малчад бид нар гэдэг чинь ямар ч одоо өөр хөдөлмөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй ганцхан малаан жилийн дөрөв үйлрэлд эрхэлж тэрүүгээрээ бүхэл төрлийн ам амжиргааг задгуулж яадаг учраас энд одоо маш хүчтэй нөлөөлж байдаг. За ойлголоо. Өнөөдөр манай ярилцлагын одоо урилгыг хүлээн авч манай студид ирж ярилцлага өгсөн та хоёртаа үнэхээр их баярлалаа. За ирээдүйд энэ улаан шугам гэхийн санамж бичгийн илүү томроод дэлхийн нийтэд одоо хэлэлцэгдээд цаашдын копод бас та хоёрыг үргэлжлүүлэн оролцохыг одоо хүсье тий. За тэгээд өнөөдөр үзэгчдээ та бүгдээд би Мөнх Чулуун болон Ган Тулга гэдэг хоёр Дорногов болон Өмнөговь аймгийн малчидтай ярилцлаа.